За төшөндөө стон үргэлжлээ галтгоон шүрглүүлж бай. Тийм ээ. За галтгоон тавтай маань өдөр би тооёртой зориулаа. Төшөндөө зориулгаа будаад гэж байгаа. Гэхдээ нэг асуулт байгаа нь насан туршдаа нэг хоол идэвэл ямар хоол идэх вэ? Будаа тавар. Ихтэй бас классиктэй будаатай байгаа яаж ч байгаа. Бүр нэрнгээсээ будаа тавар. Нэрнгээсээ. Оо тийм үү. Сая яг тохиолтой юм чинь. Будаатай байгаа. Гүн тавилт гэнт би үг битэр зааж өгөөс. Зү. Маш сонирхолтой. Иглээ. Будаа дургач чинь ингээл махын тусад нь унгоогийн тусад нь будааг нь ингээл эсвэл хойч нэг идэх. Тэгвэл 60 хэдэн төрөл байдаг гэж Тийм. Будаа тавар идэхэд үү? Тий. 60 хэдэн. Үнэхээр хүртэл хэдэн төрлөөр шаарддаг гэлээ нэг юм олон төрлөөр шаарддаг гэсэн юм байна. Тийм байна. Тэгэхээр бид нар будаа дургач хойсон будаа тавар зайлгадаг шиг байна. Тэгэхээр будаа дургач үе 60 төрөл байдаг гэхээр бас амар байна тий. Хаяг хоёрд бол нэг хоол нь бол стейк. Би бол насан туршдаа идэл стейк л нөгөө нэг хөгж боддог штэ. Мах идэл. Тэгэж яг өөдөж магадгүй хэ яг үндэ бас жоохон удаан ингээд яг нэг Тий. Тэсүүлтэй мах нь дүндээ тийм. Юу үдээд байгаа ойлгох. Та тэгэл махаа яг янз бүрээр болгоол айгуу сонирхолтой юм шүү. Чипс болгоцсон уу? Махаа чипс болгоцсон. Ямар ч байсан далайн бүтээгдэхүүнээс өстой амар амархан өддөг юм билээ тий. Тэрээс гэж яаж үлдсэн. Манай хоёр зочтой үед ер нь гэртээ хоол хийх туртай хамгийн их туртай хоол нь юу вэ? Би нэг хэсэг айгуу каритай хоол айгуу хийдэг байсан. Тэгээд бас тэр каринаас бас удаад. Оо. Тий. Тэгээд одоо болохоор нэг гоё тийм нэх гоё ямар ч тийм амтлагчгүй гоё шүл. Лавшаа. Тэгээ одоо борцны амт нь бүр дурлаад байна. Барц гоё шүү. Тийм үү. Чи дараа борцыг Харин тий. дараа мөцгөө. Харамсалтай тий. Анаа чи юунаас ирсэн? Өөр гаргаас ирсэн үү? Тэгсэн тий. Би сүүлд хамгийн сүүл гоё санаж байгаа бол нэг Апол гэдэг нөгөө жүжиг шүү дээ нэг. Тэрийг үз тэр надад амар гоё үлдсэн гэх юм уу. Оо ганц жүжиг үздэг хүнтэй юм биш үү? Гоё тийм бичсэн ч авчихсан гэх юм уу. Тиймээс. Тэрнээс хойш гэхдээ үзээгүй үзэж амжаагүй л яваад байна гэхэд. Яра одоо энд үзээгүй гэж хэлээд байгаа хүмүүсийг би жүжигэндээ өрөө. Хөндлөлтөө л явсаад үз хэрэгтэй гоё хуцлаад гоё болзоондоо ч юм уу тийм. Залуучууд үзээд та тэгээ үзээ. Тэр нөгөө нэг эмэгтэй хүнийг бас арай гоё хуцтайгаа тийм даашинстайгаа хадгалж боломж олгож байгаа байхгүй. Эмэгтэй хүнийг ч гэсэн өөрийгөө бас юм гоё тийм гоё хуцтай джентльмен гэсэн гэж байна. Европт бүр театрын урлаг нөгөө айгу өндөр төвшөнд хөгжсөн бүр ингээд шинжилт авах гэж байгаа юм шиг гоёж очдөг. Тэгээ би бүр гайхсан шүү дээ. Оросоос нэг энэ айгу нөгөө алдартай хүн ирээд Оросын албаны тийм юуг театрын тэр юм тэгээд Монгол хааныг үзээд ингээд орж ирсэн чинь бүр зүгээр тань юм өндгөн зах. Тэгээ юм бэлэгтэй. ийм шилмэлтэй үздэг шүү дээ. Бүр яг нэг юм цаанаасаа нэг юм бүр нэг юм Холливуудын нэг тийм юу киноны дүрүүд байдаг шүү. Тэр бол бүр үнэнгээсээ л тэгж үздэг юм шүү. Үнэнгээсээ л тэгж үздэг бүр юм соёл нь ингээд суугдсан. Монгол хамыг үзсэн байж тээ нэрээ. Тийм. Орж үзсэн юм шиг сайн санагдлаа. Тэгээд яг би бүр ингээд тэр их чиг хараад тэр айгуу тийм настай хүн байсан. Гэхдээ тэр тавилт биеийн хилэмж тэр театр үзэх соёлоо хизээч ингэж алдахааргүй өсмөсөө ингэ ороодсон байдал энэ дээрээ тормор байх. Гайхалтай. Гоё юм. Заяр сая хаач авч үзэх үү гэж ирсэн байхгүй юу? Тэгээд одоо Лука бүрдүүлэх юм биш. Тэгэхээр нь шүү дээ. Шал өөр хоёр хүн Тийм болоо. нэрээ Монголын үзэгчид нэрээ бас Байхгүй. гоё ирдэг. Үгүй юу? Айгу одоо хүртэл би энийг айгу суралцаасаа гэж үздэг. Браво гэж хэлж байдаг юм соёл. Манайхан жоохон тотгошоогоод идэгтэй санагддаг байна. Тий байдаг. Гэхдээ одоо бол яг тухайн өмнөх нэг хэсэг үед бүр ингээд театр чипс олон крематай өмд захын хувцастайгаа ч юм уу яг л ийм байсан үе байсан шүү дээ. Тэр үе бодвол жоохон бас аваа өөр бас ханддаг үе болцоо. Хүмүүсийн соёл нь өөрчлөгдөд гадаад дотоод яваа тийм хүмүүс үзэж хараад тэгэхээр тий. Одоо жишээ нөгөө нэг яг ийм соёлыг одоо ингэдэг шүү. За театрын жүжиг үзэхдээ та нар маань ингэж ирээрээ театр дотор ингэж болохгүй шүү гэдэг нэг кино театрт нэг юм танилцуулдаг шиг үү? Кино театрт нэг тийм үү танилцуулдаг ингээд шиг. бас ингээд байнга явж ивэл бас ингээд
бид нар хараад тийм байх гэдэг суралцах юм байна тий. Би бас яг тэгж ер нь өмнө орой яг нэг тийм нэг юм бичлэг хийх үү. Театр дээр та жүжиг үзэхдээ ирэхдээ нэгдүгээр тэгж болохгүй, хоёрдугаар ингэж болохгүй гэдэг юм. Наа чи ямар айтайхан санаа. Өнөөдрийн дээлэгээс мань айгүй олон гоё санагдаж шүү. Айгүй энэ нэрээ их айтайхан шүү. Хүмүүс чинь бас тэр олон хүмүүс хинхэн ингээд гадагшаа явлаа гэхэд театрын жүжиг бас үзээгүй хүмүүснээс ихээс таараа тэнгууд яг соёлын ямрыг мэдэхгүй болохоор тэгэл сайхан гараад зүгээр нэг очиж бас энэ чинь гоё зориулж өгнө гоё тийм бас болцоо нэг хэлбэр штэ тий. Тийм болцооны гоё хэлбэр гэдэг. Тийм юм тий. Би сая яг Тэгээд ингээд тэр чинь жүжиг үзэхдээ ингээ би биндээ өнөөдөр жүжиг үзээ орой ангуут нь үүдэн дээр нь цэцэг очивол авч өгөөл тий нэг юм романтик байдал. Одоо манай жүжиг үзээд нэг хүн наад зөхөндөө баглаа цэцэг ягаад санд мал тавьсан байна. гоё юм аа. Тэгээд тэр бичлэгээ явуулаад тэгээд манай жүжигийн нэр мэрийг асуулт бас нэгэндээ амар илэрхийлж намайг ингээ авч үлдсэн баярлаа, намайг дагуулж явуулдаг баярлаа гэж. Тэгээд надад бас юм санд ирсэн. Би одоо тэгээд яагаад эргээ яриаг юм бах та гэж бодчихсон. Эхнэрийнхэн төрсөн өдөр тэгээд хайртай гэдгээ яг юм намайг дагуулад яваач гэдэг жүжигийн ингээд юм төгсгөл дээр нь би хайраа илэрхийлж болох уу? Би хайр илэрхийлж болох уу? Би түмэнд ингээд одоо зарлаж ингэж хайраа илэрхийлэх нь илүү үнцэнтэй юм болов уу гэсэн юм байна. Бас их гоё мессеж илгээсэн. Одоо гэхдээ нэг үе бодвол бас маа монголч аягүй романтик бүр амар зөрөгтэй янз бүрийн юм гой санд мал тавьдаг юм шиг байна. Болсон болоод байгаа шүү дээ тий. Болоод хичээгээд байгаа шүү хүмүүс. За Баянагийн хувьд болохоор одоо өөрийнхөө одоо хүндэлдэг жүжигчдтэйгээ бас одоо ингээд хамт тоглож байгаа байх. Тэнийг тайзанд гарч байгаа ямар санагдаж байгаа вэ? Ер нь хэр их зүйлс сурж мэдэж ер нь ямар санагдаж байна? Ямар мэдрэмж? Тэр нь бол гоё зөндөө их юм сурж мэдж байгаа. Тэгээд маш их зүйлийг сурж мэдж байгаа. Тэгээд угсаа нөгөө багдаал одоо сүйс мэс байхдаа сүйст ороог байхдаа л үзэж тэг хүндэлж ингэж биширж үзсэн хүмүүстэйгээ зөвхөн нэг тайзанд байгаа гэдэг чинь бол нэр төрийн хэрэг шүү дээ. Тэгээд багтаал гэсэн чинь одоо яг ингэж нөө жүжигч айгүй олон жүжигчид байгаа шүү дээ тий. Тэгээд тэндээс нэг онцлоод хэлвэл за би яг тэр хүнээс нэг тийм байдаггүй зан чанарыг олж хараад суралцлаа гэсэн чинь. ер нь бүгдээрээ ингэсэн л сурж байгаа. Тэгээд долоолаа юм солонгын долоон шиг тий. Тэгээд сурах юмнууд айгүй их. Надаас ч гэсэн юм сурж байгаа гэж боддог шүү дээ. Тэгээ одоо ингээд нөгөө би бодсон тэгээд нэг юм одоо ямар нэгэн байдлаар хүний яг байгаадаа байна гэж байхгүй өөрчлөгдөх ёстой хүн. Хувьсан өөрчлөгдөх ёстой. Хүн сайн талаараа хөгжих ёстой байхгүй. Ингээл олон жилийн өмнөх зурагч нь ингээл хараалаа зургийг хараад чи юм байсан юм уу? Одоо амар царай орсон байна ингээд байдаг шүү дээ. Тэгэх ёстой юм чи яах юм? Би бол тэгж боддог. Харин яг юм нэг юм сурах туршлага нэмэгдэх тусам нэг юм зүгээр хүнтэй ингээд юм чистэ өмнө нь ингээд өөрөө байсан чинь харилцаа ч өөр болж молцож гэл ингэдэг штэ тий. Бас тэгж өөрчлөгдөх ёстой. Би бас тэгж боддог. Учир нь яг тэр хэмжээгээрээ хүнтэй хандлага тийм эчрэг хитрхи ингээд яг юм ямар хүнтэй яаж харилцахаа тааруулж харцдаг үе болдог юм шиг тий. Харин яг юм сурах юм дээр яг сурагчаар байх хэрэгтэй гэж би боддог. Би нэг мэддэг штэ, би нэг тэгдэг штэ гэдэг ийм хандлагаар л юм битээ хандаасаа. Тийм мэдгүй л тэр чинь амархан штэ мэдгүй. Үзэг бол үзэг Тэр гоё тий. Ингээд нэг мэдээд байгаа ч шиг бодлоо мэдхгүй гэж мэдгүй байгаа ч шиг. Яг үнэндээ ингэж ойлгоо явахаараа надаас энэс ярих юм байна. Тэгэхээр тэнд бол их цаг хэрэггүй байхгүй. Оо бүр ингэ цайд хараад зож байгаа юм шиг аа. Баянагаас бас дахиад нэг асуух асуулт нь. За яг одоо хүн болгонд одоо нэг юм celebrity тэр хүн шиг жүжигчд байдаг шүү дээ. Одоо тиймэрхүү уран зориг авдаг хүмүүс байдаг шүү дээ. Тийм 2-3 хүн нэрлэл хийх юм байдаг. За одоо Монгол гадаад гэхгүй үстэй тий? Тий гэхгүйгээр тий аль нь ажил нь. Тийм. Одоо зөндөө байгаа дөө ер нь тэгэл хүмүүсээс тэгэл одоо яг гоё цаг би яг тийм чанартай одоо ямар нэгэн зөв чанарыг олоод харж чаддаг хүний. Тэгээд хүний яг сайхан төрхийг олоод харж чаддаг.
Ямар ч хүмүүс. Тэгэл Энэ бол миний оролттой хамаатай гэж би боддог. Одоо ингээд за тэр жүжигчний тоглосон кино гэвэл яа үзнэ гэдэг нэг тийм жүжигч байна. Өөр заавал хэлдэг гэж байна. Монголоос л байж та одоо ихтэй одоо болдог наах байна. Одоо ингэ санагдаж байна. Ариун нэг байна тийм. Одоо тий одоо тэгээд одногч тоглосон юм ч гэсэн үзнэ. Ямар гоё юм гой хоолоогоор жүжиглэх чинь гоё юм билээ шүү дээ. Чинь тембэр амар гоё. Манай дуудаг артист тий. Дуудаг артистууд үзчихээ ой их юм бүрээ. Авто дуулуулаас би дуучих. Тэгээд санагддаг юм. Би одногч ихтэй угаасаа улаангаа бинэ. Баярлалаа. Энийхээр нь л дагаал энэ тэгэл эний төрөл. Би энийг айгу бас айгу өөрөө айгу. Тэгээд энэ хоол нь одоо юм дүртэй амар цогцсон. Тэгээд яагаад угаасаа яагаад ингэж цогсон юм? Мэдгүй би одоо ер нь Одоо жишээлбэл өөр нэг юм хатан матан ч юм уу тэгвэл ингээд хатан эсвэл ингээд өөр дүр мөр дэр ингээд яг тийм хоолоогоор бас жоохон өөрчилж мөрчлөө шүү дээ. Яг юм өөрийнх нь гоё тембэр юм орчуулсан. чи Монгол ханаг үзсэн биз дээ. Монгол хан дээр тэгдгүү дээ. Тэгдгүү тий. Тийм. Энд чинь яг дүрээс шалтгаалаад яг тийм. Тэгээд яг үндсэн ер нь одоо миний хоолой чинь энэ мэц хоолойхгүй юу? Яг жоохон тийм доош суудтай энийг болохоор театраас ер нь бол мэдэн. Одоо ингээд нэрээ жүжигээс хамаараад хоолойныхоо өнгөд хүртэл ингэж өөрчлөлт. Аяар сонирхолтой. За тэгэхээр Би ч одоо театр боддог. Бас өөрчлөж байгаа шүү. Тэгээд дуу гэснээс нэрээ Айнаг сайн сайхан одоо яг дууныхын талаар Амар гоё дуутай юм л шүү дээ. Би бүр яг ингэж бас хийж байгаа юу? банатаа Юу болж байна? Хийж байгаа дөө. Айгуу тийм Зөндөө дууж байгаа. чагны гэж айгуу сонсдог болсон шүү. одногч бол нөгөө нэг сая сүүл тусгаар тогтнолоос бас үзээд харсан байхгүй юу. Тэгээд тэр дүр надад бүр вау гэж санагдсан. Ер нь тийм зовлонтой дүрээс нэг харж байгааг юм билий. Ийм хүн тийм үү? Яг тэр нөгөө нэг хамтлагын Тэр чинь зовлон. тэн дээр яг нэг зүгээр л нэг юм шал байгаа л хүнд хортоо л явж байгаа юм байдаг шүү дээ. Тэнгүүт яг сая тэр киноноос үзгээд би бүр ингээд хамт тэгээд зүрх ингээд өвдөө. Би бүр тэр тусгаар тахлах гэж амар хүн дээр үзсэн юм аа. Тэгээд тэр дүр бүр аюу гойсон. Тэгээд одоо энэний дараачаас бас бүрэн хэмжээний орон сайхны кино шинэ бүтээлүүд байгаа лу. Дөнгөж сая ярьж штэ. Бас санал ирж штэ. Дөнгөж сая уусаар ярьлаа штэ. Одоосаа. Тийм үү? Тий. Гэхдээ яг нөгөө хүнд хэрэгтэй байх гэдэг чинь аюу сайхан. Тэгээд баянажсан чи бас хүнд ингээ хэрэгтэй байна гэдэг чинь баянаа чи хэрэгтэй байна. Чи энэ дээр ирээч. Энэ гэдэг чинь бас аюу гоё мэдрэмжтэй амьдралд тий. Тэгэж яг хэрвээ ингээд ямар нэгэн уран бүтээлч юм хувь хүний найс нөхдийн хэрэгцээтэй яг байх юм бол яг тэр тухайн үедээ чин зүрхнээс сэтгэл зүрхээ эдээсээ зориулж ажиллах гэдэг чинь ингээд одоо хамт олонтой бас уусах хамт олонтой нийгэм нөгөө нийтж байх байдал нэг тийм гоё хаппи байдал нэг яадаг шүү дээ тий. Тэр бас их бас нөлөөлдөг болов гэж би бас бодсон шүү дээ. Одоо таны хувьд нь одоо жүжигээ тавих процесс нь яг юм шантарх үе байсан уу? Байсан. Яг тэгвэл орс харилгчтай Амар хэцүү. Одоо ч тийм 15 минут ингээд юм байлаа гэхэд тэр чинь 30 минут болоо орчиж байгаа юм. Орчуулганда. Тий. Тэгэхээр ингээд бидрийг залхаагаад байсан. Нөгөө яг ингээ орсоор ингэж орчуулад тэгээд бид нар дахиад ингэнгүүт нь тэр нь ингээд монголоор дахиж тайлбар өгөөд бидний өөрсдөө дахиад ойлгуулгахдаа монголоор ойлгуулад тэр нь цаашаа дамжлагтай орсоор ингэж дамжлагтай очихоор тэгэл заримдаа өглөө 10-аас өглөөл ерөөс 1 минут 5 болчихно. нэг мэдхэд ингээ юмаа хийж амжаах байхад ингээ орой болчихно. Тэр надад айгүй хэцүү байсан. Бас яг биднэрт бүгдэнд нь адилхан байсан тийм. Бас нэлээд ааштай хүн байсан уу? Оо айгүй характертай. Ажиллах чадвар нэг дүүрэлтэй. Одоо ингэж хэлвэл чи одоо сайн байна уу гэдэг үгийг ерөөсөө одоо давхар юм тоглолт хэлээд байгаа. Үзэн ядаж хэлгээд байгаа байхгүй тий. Тэнгүүд сайн байна уу гэдэг үгийг үзэн ядаж яаж хэлэх юм гээд тэнгүүд тэрийг би 18 удаа хэлсэн шүү дээ. Дүүбэл түлхээ. Ороо.
саяны шиг тэгж хэлэнгүүт наа дотроо чи тэр эргэтэй юм бол эргэтэй юм. Дахиад өөр юм. Тэгээд эмгчүүд гурван болоо. Би сүлт намайг нисгээд байгаа юм уу яагаад байгаа. Нисгээд би нисгээд уурлаа. Тэгээ уурдаг. Нисгээд байгаа юм шиг хүсээд байгаа. Би нисч чадахгүй. Тэгээ бас ингээд хэцүү байгаа. Угаасаа юм аягүй. Тэр айгу том лавтараасаа бид бид нар анц ойлгочлоо ингээ явчмаар байгаа ш тэнгүүд хэлүүлээ. Тэгээд бүр сүлтээ сайн байна үгүй. Бүр хоолоо гарахаа болоо. Тэгэл гээл ингээ. Энэ хэд маань орж ирээ. Ингэж хэлэх юм биш үү? Ингэж хэлэх юм биш үү? Бүгдээрээ баг 7 8 уулаад хэлчихээ. Тэр чи яаж хийсэн? Яг сүүлийнх нь яаж хийсэн чи авсан бэ? Тэрэг жүжигээс үзэрээ. тэрийг жүжигээс Таас тийм байх шүү тий. Амар. гарын тийдэг аюул санаа. Гэтэл энэ ажиллагаа бас ховор. Одоо харин яг хүмүүс тэгж байгаа юм. Ер нь бол Орсын юунаас авах нь маш их байсан. Одоо өнөөдөр ингээ бид хоёрын жүжиглэлтийн хэсэг тэр би энд ингээл тавьчихна. Болж ийн гэл ингэж шít. Би маргааш ингээд тавьчихгоо. Чи өчтөр энд тавьсан шүү дээ. Гэл босоод ирсэн. Яг нэг юм бүр яг өвсөд харин тийм. Яг санснаа л. Тэгэхээр бидэрт ингээд яах вэ өнөөдөр баг ингээд сэтгэл зүгээрээ ингээд эмоцоор ингэсэн байдаг ингээд үгүй. Энэ нь ингэхгүй гэл. Тэгээд ингэ шít. Тэгээ ингээ хамаг гарчаас дахиад хий гэж. Тэгээд буцаад нөгөө нөхцөл рүү орж чадахгүй нөгөө худлаа нааж хоосон байд. Шууд барина. Амар. Тэнгүүд одоо таны хувьд одоо тэр үнээс маш олон зүйлийг ингээд цаашдаа жүжин дээрээ ингээд авна ш тгий гэж бодож байна гэж байна. Амар яг ингээд үгүй бүгдэнд нь ер нь бол өөрсдийнхөө дүрээсээ шалтгаалаад бас жүжигчин хүн ямар байх хэвээр яаж ховсон өөрчлөгдөх хэвээр яг дотроо заримдаа яг амьдрал тэр чигээр ийм юм байна. Энэ тэр чигээрээ дараа хангаж байгаа байхгүй амьдрал хүмүүс бүгд тэгж ханддаг гэж байгаа байхгүй Кажа тэгж хэлж байгаа. Та нар дотроо өөр юм хүсдэг гэрнэ гадуураа одоо энэ тэр хүнд хайргүй мөртлөө хайртай гэж хэлж чаддаг та нар бүгдээрээ энэ бол зэрэг драма. Хайртай л гэж хэлгээд байгаа байхгүй. Тэнгүүд яг үнэнгээсээ чи нэг үнэн хараад хилээд гэхээр яг үнэн хараад гэхээр тэгээд дотроо өөр юм бод. Гэхдээ гомдолтой шүү чамд гэж бас хэлэх гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ аюу хэцүү. Хизээч яг ингэж детальчилж би бол яг Монгол нөгөө сэтгэл зүй болгоныг өөр тэгсэн энэ нэр үйлдэл нэмэгдэж байна яваад одоо. үйлдэл нэмж чамд гомдсон шүү гэж хайртай гэж хэлэхдээ босох ч юм уу гуух ч юм уу. Гэхдээ тэрийг ингэж им хэцүү байгаагаа ингэж хэцүү байгаагаа одоо ингэж яг тэр гомдолтой мөртлөө хайртай гэж хэл за хэллээ гэж бодъё заа. Тэнгүүтээ тэрийг үйлдэлээр ингэж хэцүү байгаагаа давж байгаагаа илэрхийл. Тэгэхээр бүр хэцүү байгаа сте. Яг хүн паник. надад амар сонирхолтой санагдаж байна. Яа тэгэхээр яг жүжигчдийн хүртэл арай өөр төвшөнд авчирч тэгсэн гаргаж ирж чадсан байна тий. Тэгээд найруулагч нь яг хамгийн ихний нөгөө нэг жүжиг тавлагдчихж байгаа шүү дээ тий. Тэрний дараа найруулагч хэлсэн үг байсан. Найруулагч бүүн байрс би ямар мундаг жүжигчтэй болсон бэ тий. Тийм. Та нар намайг баярлууллаа. Амлууллаа. Тэгээд энэ бүгдээрээ би анх угаасаа яг үнэн хэлсэн. Анх энэ талаас авчирсан энэ хүмүүсийг яаж нэгтгэндээ гэж би бодож байсан. Ажилласан юм байна тий. Маш их ажилласан. Аюу олон энэ тэндээс хугацаа богинотой өөрөө 3 сар ажилладаг. Тэгээд бид нар бол нэг сар гарангийн хугацаатай явж байгаа байхгүй юу. Тэгвэл бүгдээр ингээ яг тэр юугаараа ингээ тийм бүгдийг шахах юмсан шүү дээ. ингээ хурдчуу ингээ шахчихна. Ахын хэцүү тий. Long distance relationship тий заяа. Найз залуу тэнд бөмбөгдүүлэн заяа Оросд. Юу дата мата бөмбөгдүүлсэн заяа юу нэт мэдгүй болсон. Тэр нэг яг өөрт нь нөлөөлөд байгаа юм. Тэгээд амжин тий ингээ. Тэгснэ бүх нислэг байхгүй байна гэж ингэж мэн Ингээ байхгүй. Тэгснэ ямар руугаа орё гэдэг яг тэр үгээр ямар руу орж. Гайм хэцүү. Өөрөө бас аягүй сэтгэл хөдлөл бүр нэлээд өндөртэй хүн байсан. Нэлээд өндөртэй. Тэгээ хайр дурлалын асуудал нь тэгээ одоо Оросд угаасаа найз залуу бөмбөгдүүлээд байх ямар олиг байх. Гэр орон. Яг тэр хотынхны юмд ингээд байгаа. 2 хоног юугүй интернетгүй болчлоо. Тэгээ шөндөө ойсгүй болоод найз залуутайгаа яриад нойр мойрон дутуу байхаар ингээд энийхээ юундаа би эрт явж болох уу? Тэгээд та нар энд ингэхгүй байна гэдэг ингээд. Энүүгээрээс би чи нөгөө Монгол эмэгтэйчүүдээ бас айгүй гоё хөөхий дээ. Ямар мундаг юм бэ гэж бодсон. Яасан бэ гэсэн чи нөгөө нэг сарын тэмдэгний ирсэн чинь бурхан минь дээ амар шууд бүр ой түргэн дууддаг чи манайх чи чаавс гүрийгээл манай эмэгтэйчүүд чаавс тэгээд ажлын хийж тэр Орос эмэгтэйчүүд болвол нэрээ Монгол эмэгтэйчүүдээ тэрүүгээр бахсаа нэр гэсэн. Биш ингэдэг юм уу гэдэг баг бид нар өөртөө асууад амар байд юм уу гэх юм. бүр ингээд нөгөө найз залуу ингээд жимэн тавиад ингээд бүр хажуунаас ингээд хэвтрээс нь ингээд баг салахгүй ингээд хасардаг гинэ.
асардаг гинэ. Ямар гоё юм. Ямар гоё юм. Би тэг гаагаад байгаа. Ингэдэм үгээд тэгээд байгаа. Харин тэгдэг гэсэн. Ерөөсөө Яг бас улсын тухайн улсын онцлог бас байдаг юм шиг. Тийм баг тий яваад Тэгж явж байгаа хаал тэгээ нөгөө тэд ер нь тимний нэг рэл их хийгдээд байгаагаас ер нь болж байгаа юм шүү гэж бас магадгүй тийм юмар бас аюу хараад байна. бид Манай бид нар ч яг нэгдэлчтэй асуудлыг өөрөө тоохгүй яаж яхад баг ингээд эдгээр өөртөө сонирхдаг яаж байгаа юм чи яасан бэ Ер нь ерөөхдөө адилхан өвдөж байгаа сте тэ гэж өгсөн. та нар яа тийм эдгээр яагаад ингэж байгаа гэдэг. Одоо жүжигийн сая нөгөө нэг бэлтгэлийн хугацаа сая сар гарны хугацаа гэсэн тий. тэгээ 2 сарын 14 3 сарын 11-ээс эхэлсэн. Угаа ер нь 6-наас эхэлсэн. 3 сарын 6-наас мөртлөө нөгөө орчуулгын ян дээр яаж байгаад 12-наас эхэлсэн. 3 сарын 12-наас. Тэгээд 4 сарын 12 бүтэн нэг Ер сар. нь жүжигүүд тэр хугацаанд бэлтгэлээ гэдэг бол театрын жүжигүүд. Драмын театрт болоод яг юм намар ажилдаа ороод шинэ уран бүтээлээр ороод ер нь 10 сарын сүүлээр ч юм уу 11 сарын ихэр ч юм уу ингэж яадаг. Тэр чинь хэр мастай вэ, хэр юутай вэ гэдгээс жүжигээс шалтгаалаад манай жүжиг бол ямар ч масгүй. Ямар ч мас байхгүй жүжиг. Тэгээд яг 7 Тэгээд жижиг жүжигч нь өөртөө тайзаацсан. Долоо өөртөө тайзаасан ингээл явчих. Оо ямар мундаг юм бэ. Тийм. Тэгээ хүмүүс Монголд бас тийм юу чи бас үзэж сураагүй юм байна. Надаас танах мас байхгүй. Мастай жүжиг үзсээр бас ингээд сурцсан Божигсан олон зүйл авсан. юм байна. Тийм өстэй. Бидний ханиулт нь одоо сандал ширээ тий цүнхнүүд маань ханиулж одоо өнгөрч сандал мандал наашаас шавалж малж. Тэр найруулагчид бол та хэд бахархсан юм байна. Үнэхээр бахархсан юм байна. Гэхдээ ясал ер нь бишрэлт асуудаж байсан бас ингээд мэдрүүлсэн юм ч бас гоё байсан сонирхолтой. Үнийг бас гашлагаж чадан зовоож чадах гэдэг энэ уран бүтээлэнд чинь өөрөөс нь юм гарахгүй юм гаргана гэж бас юм хэлж байна. Гол сэтгэлтэй нөгөө нэг бас урлагийн төлөө хайр таньдаг шүү. Тиймээс шүү мөнгө аваад ингээд 2 хонд нэг яваад үгүй Булаараад байгаа юм чи. Бүр ингээд булаараад. Бүү хий. Би яг энэ камерын дотор байгаа энэ бүр ингээд кино мөн бүгд ингээд үзүүлээд тэдрээс энэ кино үзээд гэхдээ энэний ингээд дотор бодогдоод байгаа тейш нь аваадах таа гэх. тэгэл ингээд яг ингээд өглөө ирээл жүжиглэх гээл өөрийнхөө хэсгийг яваад гэл ингээд Өөрөө найрлагч мөртлөө амар жүжиглдэг тий. бүгднгийнх нь ороод гэл орсоор яриад. Гай юм аа. Одоо олон ихчийн үед энэ жүжигэд тусгаад кино руу өөр бас ямар бүтээл За, байна гэж ярьсан. бодож байгаа. Дөнгөж сая нэг яг Дөнгөж дараагийн үеийн санд ирж байгаа. Гэхдээ бас нэг юм дөө өөрөө бас одоо энэ уран бүтээлийнхаа дараа бид нар бас нэг аялын тоглолтоор явах. Энийг юу юм бэ? Нэлээд бас энэ бол гэхдээ бүр нэлээд хүмүүс одоо ялангуяа одоо дарахын руу бидрийг дуудаал байна. Энэ дээрээд үзээд биднэрт ингээд боломж олгооч гэсэн үзэгчд маань байна. Тэгээд цаашгаа бас Солонгос руу дуудаж гин. Бидраас бодож гин. Тэгээд цаашгаа Австралийн Сидней бас бодож гин. Тэгээ яаж байхаараа ер нь бол Энэ бас аймагуудаар жүжигүүд ингээд явуул аймаг зүгээр юм шиг санагдаж байна да. энэ би гэхдээ хамгийн их юм нь л одоо яг тайдал сонслоо. Боловсролын яг системд оруулаад яг одоо урлагийн сургуулиуд ахлах сургууль ангийн хүүхдүүдэд ер нь жүжиг үзүүлэх багаас нь бол хүүхдийн жүжиг үзүүлэхний бүр хөвшинл бүр боломоор юм гэж бодлоо. Би бас давхар нэг цирк үзээсэй гэж бас боддог шүү дээ. Дотроо. Тэгээ өнгөрсөн жил нэг цирк үзчихсэн. Эрдэнэтэд очиод тэгж яхад ингээд манай Монголын циркчид ямар ингээд мундаг чадвартай Монголын цирк ч угаасаа бүгд угаасаа тэр циркэстэй солис гэдэг нөгөө нарны циркэд бүгд баг орох үз чадвартай байдаг шүү дээ. Тэгэхэд бүр айгүй дээгүүр орсон. Би бас ингээд нөгөө Анталиад очиод зураг авалтар очиод түрктэйсэн чинь зүгээр буудлынх нь гадаа ингээд манай монголчууд амар мундаг циркч нар үзүүлж байгаа шүү дээ. Тэгээд тэгэхэд нөгөөтгүүд нь яг манай уран бүтээлчдийн өмнө нь нэг өөр нэг гадны уран бүтээлч дээрээ үзүүлбэр үзүүлж байгаа байхгүй юу? Тэр нь зүгээр баг 8 5 заяа. Зүгээр нэг юм ингэсэн яасан мэдхгүй нэг юм цагир гаргалаа байсан чинь манай монголчууд тэрс хамгийн амар хүнд үзүүлбэрүүд үзүүлсэн. Тэгдэг. болчиход байна. Хүү
би чи бүр ямар амар Тэгээ одоо тэр хэд маань яг ингээд Турк руу ч юм уу те эсвэл ингээд өөр улс руу яг гэрээтэйгээр ингээд ажиллаа авчдаг. Монголдо ирээд Монголын их айгүй цөөхөн байхгүй. Тийм зэрэг байхгүй. Тий, тэгээд яг ингээд яг ирсэн дээрээ хийлээ гэхдээ яг очиж үзчихсэн байхгүй юу? Тий, тэгээ тэгэж нэг очиж үзээ. Тэгээ тэр үедээ ямар гоё. Уулнаас ингээд Монголдо тоглоод байвал тэр хүмүүсийг бас ингээд үзэж айлгамаар байгаа байхгүй тий. Улсынхаа үнцэнтэй юм хүмүүсүүдийг тэнгүүд ингээд явчихжээ. Тэнгүүд бас Монголын морин цирк бас аяга алдартай юм лээ. гоё аль талаасаа гоё хөгжүүлсэн тийм ээ. Гэл оруулах гоё гэж бодож байна. Яа, кай юу түүнээс би ямар serious юм яриад байдаг. Тинчээ нэг хүн бүтлээ. Хамгийн цайзлын Энд үргэл авах юм да. Юу. би уг нь за цод сүлхтэй гоё юм гэж бодчихсон чи яаж фейлтэй жоо. Энэ юу юм шүү. Халбаг. үш энэ голсон луун ямар утга учиртай Зүгээр танк гэж бодчихсон гэсэн чинь манай танкны материал маань халбаар идэх юм уу Ингээ буураад явсан юм шүү. Тайдаа хаалур. үгүй Татвар халбаар иддэг юм уу? Тийм үү. Татвар халбаар иддэг юм уу? Сэвэ яах вэ? Сэвэгээр иддэг юм уу? Би би яг солонгос гэж байсан би өстой баярлаа Тийм үү. Би нөгөө удаан унаад байдаг болохоор ингээд афад амар халбаар иддэг гэж. бест яг юм будаатай ураг одоо карате гэж гараар идэж үзээд Тийм үү. ёстой бүр ингээ тогтохгүй юм блэ. Яаж ингээд бүр ингээд яг энэ Колкатад очсон байхгүй би. Тэгээ үнэхээр ингээд гар хөрөхгүйгээ тэгээд идсэн чинь бүр будаан ингээд савирж ороод яаж идэж чадахгүй байхгүй. Гараар иддэг. Ёстой чадахгүй л. За манай кайхан бодолтой оргонд оноо өрөө. яг төсөөснийх баг болсонгүй гэхдээ яг гоё цаахан боллоо. Сая хэдэн минутанд хийсэн бэ? Ямар гоё юм. Би 15-20 минутанд хийсэн үү? Бас ийм хурдан хугацаанд хоол идэх. Жижиг болж байгаа Хоол бас үзээ баян хоол идэв юм. Тэгээ би ер нь батал хоол хийдэг. Гэтэ ч тэр гадуурчтайгаар дээли шоунд ч гэсэн баян хоол хийхийг хүсдэг гэх юм уу. Бас гоё хоолнууд тушаад янз бүрийн скиллнүүд сайжруулад ингээд боддгийг бас. Зайлшгүй юм гэсэн. За сайн хооллоорой. Хантан зүгээр юм уу те? гоё наадтай бүр хамттай. Өөрөө нэг амсч мэдээ тийх. Гоё тий. Аа Өстой гоёсэн байна. наа За бидний өөрсдөө үлээ авч ирсэн хоёрч нь маш их баярлалаа. Тэгээд бас тоолсоо хооллоо. Тэгээд бас бидний зүжиг хаана хизээ болох талаар бас бидэнд тус мэдээлэл өгөө. Тэгээд хэдүүлээс. за баянаа Бас дүүрт тоглох байх талаар. 4 сарын 12-нд байсан байгаа солид өргөнд талбай анжуудлаа. Тэгээд тэнд одоо 22 мөртлөөр тоглох төлөвлөлт байгаа. Тэгээд хоног тийм тэгээд яг тэндээс хойш бас яахыг бас мэдэхгүй шүү дээ. төлөвлөлтнүүд аа. Ашаа яахыг сонгогдохгүй бас. Одоо манай продюсер шийдэх бах. Тийм. тэгээ орой бүр 19 цагаас тэгээ манайхан бас аягүй сонио тикцгийн мен руу ороод ингээд яг ингээд онлайнаар тиктэй захиалгаа бас мэдэх хүн байна мэдхгүй хүн байна бас тэр нь хэцүү эсвэл бол болцооны бас нэг хэлбэрээр бэлтдэг гэдгийг бас хүсдэг хүмүүс байдаг юм байна. Тэгээд тэдэртээ бас зориулаад бид нар бас тикетийн кассыг бас нээж өгсөн. Тэгээд солин төвхөн кассаараа бас тикет бэлтдэг. ертөнцийн зүгээр хойдлын хадгалт нь ороод чектэй авч байгаа. Тийм. Тэгээ эсвэл онлайнаар өөрсдийнхөө бас тикетийг бас ойр салбарууд бас байдаг юм байна. Тэгээ тэднийг нэг миний одоо цахим хаяг эсвэл тикет сегмент бол тодорхой заавартайгаа бүх юмтайгаа ингэ заагаад өгсөн байгаа. Тэгэхээр манай үзэгчид цаг заваа гаргаад бас Гоё бас гоё болцоо тий. болцоорой. Тийм бас гоё гэр бүлүүд ч гэсэн бас усын харилцаанд жоох асуудалтай гоод одоо үзэх юм бол бас гоё болдог гэж байна шүү дээ. Тэгэхээр сайн бодох хэрэгтэй байхаа. Тийм шүү. Тийм. Одоо Баатар дүүгийн найз нь нөхөртөөгөө ууг нь хоёуланг нь урьсан юм байна. Хоёуланг нь урьсан чинь нөхөртөөгөө муудалцаад нэг гэсэн ингээд эхнэр нь найз охиныхаа давлаа ирж. Тэгээ үдснийхаа дараа уур нь гараад замдаа бүр нөгөө хайр маргаа яриад нөхөр ярьад ингээ харсан байгаа байхгүй.
Хойлоо утсан бол бүр тэр байдаг үстэй. Тийм Ойлгоо байна. цаавал тэгээд хүүхдтэй Тэгээд маань хичүүлгийн ивент тэгчээр жижиг IBT ажилладаг байгаа. Тэгээд тоёртоо ирсэнд баярлалаа гэд бүтээгдэхүүнийхаа дээжээс бэлгэлж байгаа шүү. За баярлалаа. Баярлалаа. За тэгээд хэдүүлээ завсарлаад тэгээд бид хэдэн бас сайхан тогтоо хааллах. Тэгээд эсрэг хугацааны дараа уулзцаая.